Ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагын менежмент, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, зөвлөн туслах, орон нутгийн төрөлжсөн сургалт зохион байгуулах зорилгоор боловсролын газрын баг тус цэцэрлэг дээр 2 хоног ажиллаж, багш нарын сургалт үйл ажиллагаанд ажиглалт, хилэлцүүлэг хийх сургалтын орчны стандартын хэрэгжилт болон дотоод хяналт, хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах, зөвлөх, дэмжлэг үзүүлэх зэрэг ажлуудыг зохион байгууллаа. Байгууллагын үйл ажиллагаа хүний нөөц, хоол үйлдвэрлэл, хүүхэд хамгаалал, төсөв санхүү, хөтөлбөр арга зүй, статистик мэдээ, үнэлгээ сэдвүүдээр орон нутгийн нэгдсэн сургалтыг боловсролын газрын ахлах арга зүйчид зохион байгуулж, энэхүү сургалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 100 гаруй багш ажилтан хамрагдлаа. Сургалтын чиглэл бүрээр шинэ мэдээлэл олж авсан, байгууллагын түвшинд алдаатай болон засан сайжруулах шаардлагатай асуудлуудаа тодорхойлсон, шинэ залуу ажилтан бүр урам дэмжлэг авсан, цаашид хэрхэн ажиллах чиглэлээ мэдэж ойлголтоо нэгтгсэн, өөрийн туршлагаа хуваалцаж ярилцсан гэх мэтээр маш чухал үр дүнтэй үйл ажиллагаа боллоо. Хүүхэд бүрийн хөгжлийн төлөө хийж хэрэгжүүлж буй бүхэн маань үр дүнтэй байх нь зөвхөн биднээс шалтгааллах учраас тасралтгүй хөгжиж, түүнийгээ хэрэгжүүлж ажиллах урам дэмжлэг авлаа гэж бодож байна. Сургалт үйл ажиллагааны ажиглалтын дараах хилэлцүүлгийн хүрээнд өгсөн зөвлөгөө, санал бүгдийг хэрэгжүүлж, алдаа асуудлуудаа засан сайжруулах ажлыг мэргэжлийн хөгжлийн бүлгээрээ үргэлжлүүлэн, тасралтгүй зохион байгуулахад их дэмжлэг боллоо. Хүн бүрд өөрийн гэсэн арга зүй туршлага байдаг. Түүнийгээ хуваалцдаг, хамтардаг байх нь бүх талаараа үр дүнтэй юм. Энэ ч утгаараа сургалтын үеэр туршлагаа хуваалцсан, мэдлэг нэмсэн, мэдээллээр баяжуулсан, зөвлөсөн, тусалсан бүх хүмүүстээ баярлалаа.